Сайн байцгаана уу? Би Испани хэлний орчуулагч, олон улсад англи хэл заах хэрэгтэй багш тогт 2 байна. Энэ бол миний English Espanol TOEFL суваг. Энд би Испани хэлийг эхнээс нь суурь тавин зааж байна. Өнөөдрийн хичээлээр бид өнгө хувцс хонор үзнэ. Төгсгөл хүртэл хамт байгаарай. Шинэ хичээл бүрийг хамгийн түрүүнд үзэхийг хүсвэл subscribe хийж яг хажуудлын all буюу бүгд сонголтыг идэвхжүүлээрэй. Хичээлээ эхлэхийн өмнө би бяцхан зар хэлье. Англи хэлийг онлайнаар анхан болон дунд түвшний хичээлүүдийг ангиар мөн ганцаарчлан зааж байна. Сонирхож байгаа хүмүүс холбогдороо. Ингээд хичээлээ эхлүүлье. Los colores, өнгө, la ropa, хувцас. Өнгө бас хувцс хонор ярихад ser гэдэг үйл үгийг хэрэглэн та бүхэн өмнөх хичээлээс ser буюу байх гэдэг үгийг энгийн өгүүлбэр, үгүйсгэх өгүүлбэр, асуух өгүүлбэрүүдэд хэрхэн яаж хэрэглэх вэ гэдгийг хараарай. Тэгж жагаад энэ хичээлийг үзвэл их үр дүнтэй. Los colores, өнгө, rojo, улаан, azul, цэнхэр, amarillo, шар, verde, ногоон, rosado, ягаан, marrón, бор, negro, хар, blanco, цагаан, anaranjado, улбар шарог, morado, нийл ягаан, gris, саарал, celeste, цайвар цэнхэр өнгө. La ropa, хувцас үзнэ. La camisa roja, улаан цамц. Энэ сорочкын цамцыг la camisa гэдэг. Тэгэд өнгө болохоор энэ тухайн үгээ дагаад хувирдаг байгаа. Энэ хувцас хонор бол ялгац шүдэ хэрэгэлдэг. La camisa агаар төгслөө тэгвэл өнгө яг үүнийгээ дагаад агаар төгснө гэсэн үг. Өгүүлбэрийн бүтцийн хувьд бол Монголынхоос яг эсэргээр улаан цамц гэж хэлж байгаа. Бид нар бол өнгөө эхлээд хэлдэг бол харин Испани хэлээр юу юм бэ гэдэг хувцаа эхэлж хэлдэг. Дараа нь өнгө тодорхойлох юмнууд орж ирдэг. Явлаа дараагийнхыг харъя. La chaqueta rosada, ягаан хөрөм, ягаан күртэг. La blusa blanca, la blusa гэдэг бол эмэгтэй цамцыг хэлдэг. Эмэгтэй сорочк. Урт ханцуутай гэж болно, богино ханцуутай гэж болно. Тэгээд la гэж байгаа болохоор blanca, цагаан цамц. El polo negro, хар подволк. El polo гэдэг подволк. Өнгө нь хар. El sombrero marrón, бор малгай. El short anaranjado, улбар шарангийн шорт. El pantalón azul, цэнхэр өмд. El vestido amarillo, шар даашинз. Энэ 12 сард хичээлээ бэлтэж байгаагийн хэрэг шинэ жилтэй холбоотой нэг зүйл хэлье. Миний амьдарч байгаа период бол шинэ жилээр шар өнгөөр гоёдаг. Энэ бол ерөнхийдөө мохор сүсгтэй айгу холбоотой юм байлээ. Тэгээд яадаг вэ гэхээр шар өнгийн дотор хувцс өмснө, шар баярын малгай залгаа өмснө. Ингээд цэцэг мэцэг ингээд зүүдэг. Тэр нь бол ерөнхийдөө аз дагуулна гэж үздэм байлээ. Тэгэхээр мохор сүсгтэй хүмүүс нь энэ шар өнгүүдээ хэрэгэлдэг гэсэн үг. За энэ бол шинэ жилийн бяцхан нэмэлт мэдээлэл байна манайхаа. Los zapatos verdes. За амьдрал дээр бол нэг ногоон готлхон өмсөхгүй ах гэхдээ Los zapatos гэдэг маань хос готлыг хэлж байгаа. Тэгэнгүүт өнгө маань энэ үгээ дагаад хувирдаг. Хэрэв ганц тон дээр бол ганц өнгө ганц тон дээр хэлнэ verde гэд. Тэгээд la гэд ялгац шин авч гин үү эсвэл элиг авч гин үү тэрийгэ дагаад ерөөсөө өнгөнүүд нь хувирдаг байж байгаа. Жишээ өгүүлбэрүүд үзье. Бидний харж байгаагаар la camisa es roja. Нэг
сэр гэдэг үйл үг хэрэглэнэ гэдгсэн шүү дээ. Тэр маань ганц тоон дээр S болдог. Олон тоон дээр son. Тэгэхээр энэ дүрмээ одоо хэрэглэнэ гэсэн үг. Цамц улаан өнгөтэй байна. La chaqueta es rosada. Хүрм ягаан өнгөтэй байна. La blusa es blanca. Цамц цагаан өнгөтэй байна. El polo es negro. Хар подолк тийм ээ. Одоо эндээс ингээ харах юм бол ганц тоон дээр S хэрэгжилж байна. Тэгэхээр одоо монгол дээр бол байна гэдээ яг би бичсэн байгаа л да. Тэгэхээр монгол хэлэнд бол бид нэр улаан цамц гэд ярьчихад одоо la camisa es roja гэдгийг илэрхийлж байна. Яг би нэг яагаад заавал тавьсан гэхээр энэ S гэдэг испандар заавал хэрэглэх хэрэгтэй. Монгол дээр хэрэглэхгүй байж болно. Тэгэхээр үүнийг бас тогтоох зорилготой бичсэн байгаа шүү. Ойлгоорой. El sombrero es marrón. Малгай бор өнгөтэй. El short es anaranjado. Short улбар шар өнгөтэй. El pantalón es azul. Цэнхэр өмд. El vestido es amarillo. Шар өнгийн даашинз. Los zapatos son verdes. Готлнууд нохон өнгөтэй. За ингээ харах юм бол ганц тоон дээр S гэж явж ирсэн, олон тоон дээр son гэж орж ирж байгаа шүү. Үнийг анзаараарай. Одоо дасгал дээр ажиллаад үзье. Үнийг хэлж болно, эсвэл бичиж тэмдэглээд хийж болно. Зөв өнгийг нөхөж чирээ. La camisa улаан гэхээр яаж хувирах вэ? El pantalón цэнхэр. El vestido шар. Los zapatos ногоон гэдэг үг хүчиндээ. La chaqueta ягаан. Одоо тэгэхээр энэ дээр нэг 2-3 минут гаргаад бичиж болж байна. Эсвэл одоо яаж хэлэхээ тавтаад одоо шалгаж болж байна. Тэгэхээр энэ дээр ажиллахын тулд бичлэгээ зогсоовол сайн шүү. Одоо хариугаа шалгая. La camisa roja. El pantalón azul. El vestido amarillo. Los zapatos verdes. La chaqueta rosada. Ингэж одоо хариугаа гаргасан бол сайн байх нь. Ejercicio 2. Хоёр дахь дасгал дээр ажиллана. Үүнийг бас одоо бодож байгаад хэлж болно, эсвэл бичиж болно. Өгүүлбэр зохиогоорой. Rojo өнгө, camisa хувцас, тийм ээ? Сурачгийн цамц. Тэгэнгүүт одоо үгээр өгүүлбэр бүтээндээ el short gris, celeste vestido, negro zapatos, marrón pantalones. За одоо энэ өнгнүүдээр өгүүлбэр зохиондоо бичлэгээ төр зогсоогоод бодож болно. Эсвэл бичиж болно, тийм ээ? Одоо хариугаа шалгая. La camisa es roja. El short es gris. El vestido es celeste. Los zapatos son negros. Los pantalones son marrones. Ингэж ütсэн бол, бодсон бол болж байна. Одоо хичээл дуусаагүй. Хамгийн сүүлийн хэсэг. Харилцсан яриа. Яаж хүнээс өнгө асуух уу? Яаж хариулах уу? Тэгэхээр энэ дээр бол сэр гэдэг үйл үгдээр би яаж одоо асуулт асуухыг зааж исэн. Тэрнээс хараараа хэрэг сайн мэдгүй бол de qué color es la camisa? Цамц ямар өнгөтэй вэ? Es roja. Цамц la camisa гэж байгаа болохоор тэрнтэйгээ холбоод roja гэж хэлнэ. Улаан өнгөтэй. ¿De qué color son los shorts? Шортнууд ямар өнгөтэй вэ? Son grises. Los shorts гэж байгаа болохоор саарал өнгөтэй. Монгол дээр бол саарал улаан гэж шууд хэлчин. Испани хэлэнд бол ялгац гүшүүн тухайн үгний төгсгөл тэгээд ганц тоон дээр байна уу, олон тоон дээр байна уу гэдэг энэ зүйлс орж ирж байгаа. Энэ хүртэл хичээлд маань хамт байгаа танд баярлалаа.
Хэрвээ та миний зааж байгаа Испани хэлний хичээлүүдийг алдалгүй үзэхийг хүсвэл English Espanol TOEFL сувагт нь subscribe хийж яг хажуудлынх нь all товчийг даарж идэвхжүүлээрэй. Тэгэх юм бол намайг хичээл оруулах болгонд автоматар мэдээлэл очиод байх болно. Хэрв танд миний хичээл таалагдсан бол лайк дарж сэтгэлдээ үлдээгээрэй. Энэ нь миний дараагийн хичээлд үнэхээр урам өгдөг юм. Дараагийн хичээл дээр дахин уулзъя.